Юу цаанаас DVK байна. Энэхүү бичлэгээр уулзж байгаа төлөйг Тата байна. Энэхүү бичлэгийг үзэж байгаа өглөө өдрөөрөө мэндийг танд хүргэе. За тэгээд хамтран ажиллагч CS:GO Skins сайтынхаа илүү дэлгэрэнгүй танилцуулгыг хийхийн тулд та бүхэндээ би энэхүү бичлэгийг хүргэж байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ кейс нээцгээе. За мөн дээрэс нь миний промо кодыг ашиглаад та эхнийхэд ерөнхий депозитоос 10% бонус аваарай. За мөн дээрэс нь $0.5 хайрцгийг үнэгүй задлах боломжтой гэдгийг болгох тата байна. За мөн дээрэс нь $3 депозит хийх юм бол M4 Decimator skin-ий эзэн болох боломжтой. 5 болон түүнээс дээш $1 депозит хийх юм бол AK47 Neon Rider skin-ий эзэн болох боломжтой шүү. Тэгэхээр giveaway дээр идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ кейс задлацгаая. За өнөөдөр хэдүүлээ задлах кейс болвол Most Wanted гэдэг энэ шин хайрцагнууд орж ирсэн байгаа. За тэгэхээр хэдүүлээ шинэ хайрцагнуудын хамгийн ихнийх болох on the case-ийг 3-аар нь boost модтой хурдлуулаад задлацгаая. Окей. Spider Lily унж байна. Окей. За энэ дотор байгаа энэ кейснээс унж болох хамгийн боломжийн том айтем гэх юм бол Survival Knife-ийн Blue Steel байгаа юм байна. За тэгээд M4-ийн X-Ray, AK47 Midnight Laminate, тэгээд Clock 18-ийн Shinobu, саяхан Fever Case-нээс унж байгаа Shinobu Clock байна. За тэгээд M4-ийн Black Lotus Desolate Space Spider Lily гэх айтемнууд байна. Тэгээд өнгө сая бол хэдүүлээ 6.6% chanceтэй Spider Lily-г field tested condition-тай унгаасан байна. За тэгээд үргэлжлүүлцгээе. Electric Blue Zeus орж ирж байна. Дахиад Spider Lily гэхдээ Velvorn орж ирсэн. Quality орж ирсэн. Field tested. Окей. Battlescarred Spider Lily. Окей. Battlescarred. Field test орж ирж байна. Окей. За ингээд boost mod дээр хэрвээ тавих юм бол boost mod нь юу гэдгийг таны case нээгээд энэхүү айтемнуудын унах магадлалыг багахан ихсэж байгаа гэсэн үг шүү. Хэрвээ Jester дээр тавих юм бол тухайн хайрцагт байгаа бүх айтемнуудын унах chance-ийг унах магадлалыг нь бүгдээрийг тэнцүү болгож өгч гинэ гэсэн. Тэгэхээр хэдүүлээ Jester дээр нь тавьж агаад хэдийг явуулаад үзье. Тэгэхээр minimal wear-тэй Spider Lily орж ирж байна. Let's go. Утга байна уу? Утга байна уу? Утга байна уу? Яа, яг хажууд нь очицсан. За Midnight Laminate AK Battlescarred condition-тай орж ирж байна. Хотго. Окей, X-Ray орж ирсэн. Factory New X-Ray. Окей. Not bad. Ихтэй хотго байна уу? Хотго. Тийм ээ. Би тотготой боллоо. Тэгэхээр Blue Steel Survival Knife-ийн Field Test Condition-тай нь бол $203.91 цент юм биш үү залуусаа. За тэгээ бид нар ямар ч тач энэхүү хайрцагнаас бол хутгатай болж чадлаа. За тэгэхээр Cold Case руу орцгоё. За Cold Case руу орж ирэхэд бол саяхан бас мэдээж Fever Case дээр бол та бүхэн маань бол мэдгүй байгаа бол Fever Case дээр Skeleton Knife, Paracord Knife, Survival Knife болон Nomad Knife-уудын шин Doppler-ууд нэмэгдсэн байгаа. Тэгэхээр ер нь бол эндээс Doppler Paracord Knife-ийн Doppler phase нэг нь бол энэ хайрцаг дээр бол орж ирсэн байна. За тэгээ хэдүүлээ эхний ээлжинд Lightning дээр тавиад хурдан задлаад мөн дээрээс нь Boost mod дээр тавьж унах магадлалыг өсгөж жагаад хэд дарцгаа
Окей, bulldozer орж ирсэн. Field tested. Окей. Not bad. Searing rage. За энэ бас fewer case-ний одоо AK байха. Fewer case-нээс унж байгаа тий. Тэгээ улаан өнгөтэй. Улаан нь байсан уу, ягаан нь байсан уу? Тийм байсан. Ягаан юм байна. Okay, my bad. За үргэлжлүүлээд дарцгаая. Одоогийн байдлаар бол онц ноцтой юм бол унахгүй байгаа. Searing rage-ний field test-д нь орж ирж байна. За мөн дээрэс нь bulldozer-ийн field test-д орж ирсэн. Not bad. Okay. Okay, leaded glass. Minimal wear. Okay. Okay, searing rage. Leaded glass. Battle scarred, leaded glass. Well worn, okay. Энэ searing rage бол бас нэлээд орж ирж шүү. За тэгээд энэхүү хайрцгийг хідүүлээ Jester mod дээр тавьж агаад жоохон л дарыг. Мэдээж одоо юу гэдгийг энэхүү хайрцгийг та ямар нэгэн бустгүүгээр задлах юм бол нэг ширхгийг задлахад $2.5 байгаа. Тэгээд Jester-ийн хэрвээ асаах юм бол $69 болж байгаа. Тэгэхээр энд бол хамгийн гоё айтемнууд нь бол одоо Paracord knife Doppler phase нэг байгаа. Тэгээд hand wraps-ийн caution байна. The Huntsman knife-ийн lore байна. USB kill confirmed байна. За number K agent байна. Тэгээд иймэрхүү айтемнууд бол хамгийн гоё айтемнуудаар нь байгаа шүү. Залвсаа. Хотго. Яа энэ халтраад энэ талд нь хотго. Тийм бай. Бид дахиад хотготой боллоо. Тэгээ энэ Paracord knife-ийн Doppler phase нэг нь бол factory new condition-тон $569 одоо CS:GO skin site дээр бодогдож байгаа юм байна шүү. За бид бол маш дайжгүй азтай явж байгаа гэж бол хэлэхэд бол нэг буруутахгүй байх гэж бодож байна. За тэгээ дараагийн задлах кейс маань бол Secret Files case байна. Secret Files case руу ороод хамгийн дайжгүй айтемыг харцгаая. Энэ хамгийн дайжгүй айтем дээр бол Karambit Knight байна. За тэгээд шинэ гарч ирсэн өнгө болох Survival Knife-ийн Tiger Tooth байна. Тэгээд Driver Gloves-ийн Black Tie, AK-47 Bloodsport, Glitched Paint, P90 Asimov гэсэн иймэрхүү гоё скинүүд байна. За тэгээд энэ дотроос бол мэдээж хүн болгоны хүсэх цорын ганц скин хамгийн их хүсэх скин бол мэдээж Karambit Knight гэдэг скин гэдэгтээ бол би марахгүй байх гэж бодож байна. За тэгээд lighting дээр нь тавиа, boost дээр нь дараад хэдүүлээ дарцгаая. Хотго. Шууд аваад давраад шууд утгыг унгаах гэдэг. P90 онсон. Nice. Хотго. Okay. Pure Dream, Glitched Paint. Орж ирж байна. Good shit. Тэжгүү. Okay. Mount Fuji, Glitched Paint. Okay. Commemoration Factory New $18.19 орж ирж байгаа юм шүү. Let's go. За, одоо бидний ер нь мөнгө бол нэлээд багасж байгаа. Хэдүүлээ юу яа? Secret Files case-ийн Jester mod дараад 3-аар нь нэг даръя. Let's go. Lightning mod-о болиулаад хотго. Black Tie. Энэ жоох ишл. Night. Karambit Knight. No, Karambit Knight штэ. Come on. За тэгээд амар ойрхон ирсэн юм чи хэдүүлээ дахиад нэг дарцгаая. Let's go. Karambit. Yes. Дээрээс нь Bloodsport-тай. Галзуу. Damn. За Secret Files case бол надад бол маш гоё үр өгөөж өглөө. За тэгээд дараагийнхаа кейс рүү орцгоё. Getaway case руу ороод
Хэдүүлээ 3-аар нь boostтэй ер нь жоохон цөөхөн дарыг lightning дээр нь тавиад окей. Энийг зарчий. Gamma Doppler Phase 3 Monster Mashup 2 Monster Mashup-тай унсан. Юу болоод байгаа юм бэ? Пүү. За Getaway Case-нээс дахиад нэг хотго унгаалаа. За тэгээ хідүүлээ. Ийм байгаа юм чинь дараагийнхаа кейс рүү орцгоё. Getaway Case дотроос хамгийн гоё айтем болох мэдээж хідүүлээ айтемтай мэдээж бас танилцъя. Getaway Case-ний хамгийн гоё айтем болох Skeleton Knife-ийн Doppler Phase 2 байгаа юм биш үү? За тэгээ Gut Knife-ийн Gamma Doppler-ийн Emerald байна. За AK47 Be the Monster байна. За тэгээ Motoclose-ийн Polygon болон M4-ийн Print Stream байгаа юм байна. За тэгээд хамгийн гоё айтемнуудын нэг болох миний сая унгаадаг Shadow Daggers-ийн Gamma Doppler-ийн Phase 3 байна. За тэгээд үлдсэн айтемнууд нь бол хидээ иймэрхүү скинүүд байна. За тэгээд хэдүүлээ Totally Not Case руу орцгоё. За тэгээд энэ дотор байгаа хамгийн үнэтэй хамгийн бага магадлалтай нь болвол Nomad Knife-ийн Ruby байна. За тэгээд Butterfly Knife-ийн Fade байна. За 2014 оны Katowice-ийн Navi-гийн Holo байна. За тэгээд Sport Gloves Vice байна. Specialist Glow Marble Fade байна. Paracord Knife-ийн Doppler-ийн Black Pearl Gem байна. За тэгээд иймэрхүү. За мөн дээрээс нь AWP Lightning Strike байгаа юм биш үү? Ер нь бол маш гоё скинүүд бол энэ кейсэнд байгаа юм байна. За тэгээд хідүүлээ. Нэг ширхгээс Jester асаавал бидний мөнгө хүрэхгүй юм байна. Тэгээд ер нь бол Jester асаавал ийм байх юм байна. За хэдүүлээ зүгээр boost мод дээр нь тавьж агаад дараад үзье. Алуу. Йоо. Тэ Battle Scar гинэ. Battle Scar. Come on. Marble Fade, Specialist Glowy, Marble Fade унлаа. Let's go. Тэгээ ер нь бол бид хайрцаг болгоноос gold унгаасан. Хэдүүлээ inventory-логоо ороод харах юм бол бид ер нь бол баш боломжийн profit хийцэн байгаа харагдчих. Тэгээд нэлээ олон айтемнуудтай боллоо. За тэгээд ерөнхийдөө шинэ гарсан кейснүүд бол most wanted кейснүүд бол иймэрхүү байна. Тэгээд үзэж хамт байсан энэхүү бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Лайка дарахаа битгий мартаарай. За тэгээд мэдээж наваг анх удаа үзэж байгаа бол мэдээж subscribe дараарай. Тэгээд live stream-үүдтэйгээ хамт байгаарай гэж хэлмээр байна. Хамт байсан хүмүүстээ баярлалаа баяртай.